За та бүдний энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээд энэ Харбины гэрээтэй холбоотой хянан шалгах төр хороо байгуулна гэж. За яг зүгээр энэ дээр бол нэг ийм юм байгаа юм байна гişүнэ. Ер нь бол сая хурлын даргын хэлдгээр төр хороо байгуул шалгах нь бол одоо улсын хурл болон гişүүдийн бүрэн эрхийн асуудал. Тэгэхдээ энэ хоёр орны харилцааны асуудал болоод цаашлуул одоо бид цаашдаа нүүрсээ яаж борлуулах юм, нүүрснийхээ борлуулалтыг яаж нэмэгдүүлэх юм гэдэг асуудалтай шууд холбогдож байгаа. Нэгдүгээр тул бид энэ хууль эрх зүйн хувьд өнгөрсөн хугацаанд 30 гаруй тогтоол шийдвэр, улсын их хурлын 5 тогтоол, аюулгүйн зөвлөлийн 2 зөвлөмж, засгийн газрын 45 тогтоол шийдвэр гаргаж ирсэн. Энэ гэрээнээс өмнө шүү. Тийм учраас төмөр зам За дэлгэр сайхан гишүүнд нэмэлт бэнүүд үгүй. Тийм учраас бол төмөр зам байгуулах ингээд зөвшөөрөл 5 удаа олгогдоод 4 удаа цуцлагдсан байдیں۔ Тийм учраас цаашдаа бол би юу ярих гэж нөхлөөр зэрэг төр хороо байгуулж болноо. Гэхдээ одоо энэ үн ханшны асуудал ярьж байгаа шиг байна. Тэгэхээр зэрэг анх энэ одоо төмөр замын одоо холболтын асуудлаар энэ Харбины гэрээнд миний бие анханасаа оролцсон засгийн газрын гишүүний хувьд бол энийг бид өөрсдөө гуйж байгуулсан. Тэрээс хятадын тал одоо холбоё гэж гуугаагүй. Нэгдүгээрт бас бид нар нюансуудаа сайн бодох хэрэгтэй. Хоёрдугаарт бол бид нарыг одоо та нар одоо ингээд юу нүүрсээ одоо ингээд юу бид нар зарыг гэсэн болохоос биш тэд нар та нар нүүрсээ биднэрт одоо ингээд өгөөч гэсэн юм ерөөсөө байхгүй. Таны хэлдгээр одоо төмөр замын холболтыг бол Эрдэнэс 5 толгой мөнгөөр гаргаад тендер зарлаад худалдаа авахаас ингээ хийж байгаа нь үнэн. Гэхдээ бид нүүрснийхээ аль болохоор одоо олборлтыг одоо сайжруулж экспортоо нэмэгдүүлэх гэж нэгдүгээр одоо шатны ажлаа хийж байгаа. Хоёр дахь шатны ажил бол мэдээж одоо экспорт. Экспорт ганцхан өршөөс хамааралтай. Бид нар одоо ингээд үн их ярьдаг. Би одоо зүгээр одоо үнийн асуудлыг бол Эрдэнэс 5 толгой одоо чухам ямар үнээр хийсэн гэдгийг бол одоо ярих бах. Тэгэхдээ үний одоо аливаа одоо нийлүүлэлт эрэлт нийлүүлэлтээс хамаарат үнийг бол одоо худалдан авахч өрөөд одоо тогтоодог гэдэг. Та одоо зах зээлийн нийгэмд амьдраад бид ингээ 20-30 жил болж байна. Энэ хятад улс тэр дундаа одоо өнөөдөр нь хил олболтын ажлыг зохион байгуулж байгаа цаанаасаа одоо ингээ төмөр зам тавиад ороод ирсэн China Energy гэдэг компани бол өөрөө бүгд найрамд хятад улс дотроо